Улсын хэмжээнд 130 мянга гаруй эмэгтэй мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Өнөө цагт тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь чухал байгааг малчдын төлөөллүүд хэлж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах, үр хүүхдээ өсгөн бойжуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх гэх мэт бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг хэлж байна. Олон мянган жил уламжлагдсан ирсэн нүүдлийн мал аж ахуйгаас уламжлагдсан ирсэн тэр арга туршлага эсэг өвгдөөс уламжилсан энэ арга туршлага дээр одоо үндэслэл зүтгээд л байдаг техник технологи бага нэвтэрч байна. Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал дээр бас яг энэ мал аж ахуйн салбар дээр орхигдоод байдаг. Энэ дээр бид нэр ингэж хөндөж улс орон нутгаараа ингэж анхаарч ажиллах нь маш зүйтэй асуудал. Мал аж ахуй олон газар тариалангийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эрх бодлогын гадна үлдсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ олон нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж муу байгаа юм а. Мөн өрхийн орлогыг бүрдүүлдэг малын гаралтай түүхэд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ өргөжөөгүй. Хөнгөлөлттэй зээл дэмжлэг санхүүжилтийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ажилладаг эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар тодрууллаа. Хөдөө аж ахуйн салбар, за хүнс хөдөлж хөнгөлдрийн салбар тэр дундаа одоо энэ салбарын одоо эдийн засгийн үзүүлэх нөлөөлөл дээр бол эмэгтэйчүүдийн оролцоо бол хамгийн чухал. Олон улсад бол хэд хэдэн одоо хурлуудыг зохион байгуулах, уулзалтуудыг зохион байгуулах, за ингээд туршлагуудаа солилцох, за эмэгтэй баримтуудын одоо нийгмийн асуудлыг хэрхэн анхаарах гэдэг их олон арга хэмжээ, цуврал арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2026 оныг эмэгтэй малчин тариаланчдын үйл ажиллагааг дэмжих, өргөөжтэй байдлыг нэмэгдүүлэх тал талын үйл ажиллагааг олон төсөл хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа юм а. Гишүүн орнуудтайгаа техникийн чадварыг сайжруулахад төвлөрч ажиллахаас гадна ялангуяа тогтвортой хөгжлийн зорилго хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр бүх оронтой туршлага солилцож хамтарч ажиллаж байна. Аль болохоор одоо олон улсын анхаарлыг татах, өөртөө хэрэгтэй мэдлэг, техник технологиг нэвтрүүлэх, за хөдөөгийнхаа эмэгтэйчүүдэд за хөдөө мал аж ахуй эрхэлж байгаа иргэдтэй илүү хүртээмжтэй богино хугацаанд мэдлэгтэй боловсралтай болгох, үр шимийг нь хүртэх, ингэснээр одоо орлогыг нэмэгдүүлэх энэ ажлыг л одоо уриал зохион байгуулж байна гэсэн үг. 2021 оны байдлаар дэлхийн хүнс хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний 41% эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм а. Харин манай улсад хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллах эмэгтэйчүүд 48%-ийг бүрдүүлж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүрэхэд чухал байгааг төлөөллүүд хэлж байна.